Монгол хүнд эрүүл хүнс газуурт компани төлөвлөж байна. Баян аймгийн Цогийн Сахи бүрэн дунд сургуулийн сурагчд байна. 1 2 ананда гараа ямар хэлж байна яана. За манай Сакура 2-ын хувьд болохоор яг бүжгийн уран санд бол аюул олон бүжгүүд байдаг. За энд болохоор Монгол бүжгэд дийлэнх нь тэгээд модерн цэнгэнт латин жаз бүжгүүд гээд энэ голлох теминуудыг эзэлдэг байгаа. Ойлгосоо ирчүүдээ нүдчүүдээ гэрэлтүүлээл өгөөд. За тэгэл багшаахаа яаж бэлтгэл хийлээ тэрийг хэлсэн. Ярууд доорлоосаа харуулдаа та нар. За инээсг дээрээ. Хатаа мөр багшаад гармаар байна уу? Баянган аймгаас Тэг 432 дугаартай Сакура 2 хамтлаг хөрөлцөн ирсэн байна. Би яасан харсан хүүхдүүд тэнцээс өгсөд байгаа фэндийг харсан хүүхд байгаа. Болдтой адилхан юм биш. Биш. Уучин бол. За. Бэлнүүд. Билээ. За үзүүлээд. Үзүүлээд өгөө шүү. Баярлалаа. За ер нь бол ийм төрлийн бүжиг бол надад анх удаа таалагдлаа яг үнэлэхэд. Маш их баярлалаа. За, босод шүүгчнэрийн сэтгэлийг сонсъё. За шүмгийгч. Үндэсний их баяр наадмаар Хүй 7 худагт Монгол хүн бүр хурдны мороо нааша барианд ойртоод иргсэн тэр гайхамшиг агшныг нүдэндээ нулимстайгаар сэтгэлдээ догдлолтойгоор хүлээдэг. Яг тэр агшныг та нар надад мэдрүүлж чадлаа. Маш их баярлалаа. Зэдэг. Яг гүйцэтгэлийн хувьд бол бас тийм их 100% гэж бол би яг хэлэхгүй байна. Хичээх хэрэгтэй. Ялангуяа би ирчүүдэд нь хэлмээр байна. За. Зөөд тэнцэхгүйгээ шийдэн дээ. За. Чоках. Та нар үнэхээр авьяастай гялалцчихлаа. Тэнцээ. Дэгийн. Аливаа юмны гүйцэтгэл гэдэг чухал байдаг. Аливаа юмыг хийвэл хийсэн шиг хий гэдэг тийм үү? Үнэхээр од шиг гялалцж ижил манай тайзан дээр та бүхэн тэнцсэн гэдэг имийг авах хэрэгтэй. Тэгэхээр миний хувьд бол зарим од тийм ч гялцааг учраас би тэнцүүлсэнгүй. Чимгэгч. Мэдээч хэрэг. Тэнцлээ. Хоёр тэнцсэн, нэг тэнцээгүй.
Тэнцлээ баяр хүргэе. Тэр жоохон чимээтэй байдаг те. Энэ амар юу вэ? Энэ гоё яг энэ. Тэр айгу гоё харагдаж байна. Энэ чи толгой наваа өстэй. Морины. Тийм морины толгойд ороод ирсэн. Хонгор нутгийн авьяаслаг хүүхдүүдтэй баярлалаа. Бэлтгэлээ маш сайн хийсэн нь гүйцэтгэлээс нь харагдаж байна. Чимгээ шүүгчийн хэлснээр үнэхээр үндэсний их баяр наадмыг санагдуулж шоунд ирсэн наадамчин олныг баясгасан сайхан үзүүлбэр байлаа.